Сайн байцгаана уу? Та бүхэндээ гигийн өдрийн мэнд хүргэе. Astros онлайн байна. 2026 оны 8 сарын 24-ийнхөө цэрхаа мэдээллийг хуваалцах гэж байна. За даваа гараг болж байгаа тийм ээ. Тэгээ сар маань иршээж байгаа. За тийм учраас одоо та бүхний харж байгаачлан ногоон царай дотор сар маань харагдаж байна. За дээр нь матрын орд харагдаж байгаа. Тэгэхээр сар маань өнөөдөр матрын ордод байгаа. Тиймээс одоо шинэ 7 хоногийг маань тийм үү? Одоо юу гэж яана вэ гэхээр бид нэг ингээд хурдтай ингэж бити ихлээрээ илүү их ингээд тайван байгаарай. Өөрийнхөө сэтгэл санаа, өөрийнхөө биеийн хэмнэлийг хийх ажлуудаа нэг чиглэлд одоо явуулаарай, оруулаарай гэж хэлж байна. Тэгэд өнөөдрийнхөө шийдвэрүүдэд тодорхой байлгахын тулд цөмөрөө эхлээд өөрийнхөө дотрыг тодорхой байлгах хэрэгтэй гэсэн. Дотрыг гэдэг чинь дотоод сэтгэл санаа гэж хэлж байгаа байхгүй юу? За тэгээд өнөөдөр цөмөрөнд тийм үү хийх зүйл ингээд айгүй олон байж магадгүй, олон санагдаж магадгүй. Тэр бүхэнлүү зэрэг одоо орох ерөөсө хэрэггүй. Хамгийн гол ажлуудаа одоо 1 2 3 гэж дараалуулж агаад тэгээд нэг нэгээр нь хийж дуусгах юм бол маш зөв дараалалтай хяналттай байх болно манайхаа. За тэгээ сар маань ирж байгаа энэ өдрийн ээлтэй өнгө нь цагаан, цэнхэр, мөнгөлөг өнгө байдаг тийм ээ. Тэгээ цагаан өнгө маань болохоор бидний титэн бүрдтэй одоо холбогддог. Бидний одоо цэвэр ухамсар, бидний дотоод намгүм, бидний шинэ орон зайг илэрхийлж байдаг. За цэнхэр өнгө маань болохоор бидний хоолойн хүртэтэй холбогддог тийм үү. Бид нар тэгээд бодлоо тайван бөгөөд тодорхой илэрхийлэхийг бэлэгдэнэ. Харин мөнгөлөг өнгө маань өөрөө сарны энергитэй холбоотой учраас бидний мэдрэмж, бидний зүн сайван, бидний дотоод хэмнэлээ сонсхийг сануулнаа. За тиймээс өнөөдөр цөмөрийн ямар нэгэн чухал яриа одоо уулзалт шийдвэр ингээд биднэрт байх юм бол одоо эхлээд бодлоо зэгслээ дараа нь гоё ярина тийм үү. Тэгэд өнөөдрийнхөө одоо энэ өнгөнүүдээс өөрийнхөө хувцсандаа, аксессуарда эсвэл ингээд ажлынхаа оршинд ингээд бага хэмжээгээр ашлаад оруулах юм бол гоё ээлтэй байх болно. За өнөөдрийн ивэлтэй жилүүд одоо бар болонд хоожилтангууд маань байна. Тийм болохоор одоо эдгээр жилтэнгүүд маань одоо хөдөлгөөн хийх, хүнтэй уулзах, ярилцаж, ойлголцох, гоё ихлүүлсэн ажлуудаа урагшлуулахад арай их гоё одоо илүү их ээлтэй байгаа. За тэгээд хүлээгээд байсан ажлууд хэрвээ байгаа бол өөрсдөө тий багч болов одоо эхний алхмуудаа бас хийвэл бас зүгээр тэмтэй. Анхаарах жилтэнгүүд маань гэх юм бол хулган жилтэнгүүд маань байна. Ялангуяа та нар маань яарсан шийдвэр битгий гаргаарай. Шаардлагагүй маргаанд ялангуяа битгий ороорой. Төлөвлөгөөнд чи ингээд өөрчлөлт гарах юм бол илүү их сайн нэгтэлчиж одоо сонголтоо зөв хийгээрэй манайхаа. За анхаарах 3 ордоо нэрлэе. Өнөөдөр анхаарах 3 орд гэх юм бол за одоо энэ матрын орд байна. За тэгэд хоньны орд байна. Тэгээд жинлүүрийн ордууд байна. За та нар маань болж игэл тийм үү одоо ингээд өөрийнхөө мэдрэмжийг хариуцлага харилцааны одоо хэрэгцээгээ те нэг дор ингээд бүгднгийн ингэж хооронд нь эвлүүлэх гэж бити ингэж хичээгээрээ эдгээр чинь ингээд хоорондоо зүрэлдэх нөхцөл байдал үүсэж магадгүй байхгүй юу одоо мэдрэмж чинь хариуцлагатай зүрэлтэн харилцаа чинь мэдрэмжтэйгээ зүрэлтэн гэд тэгэхээр ерөөсөө бити бүгдийг хүчлээрээ би үүнийг хийх ёстой гэдэг одоо үүрэг болон эсвэл одоо би үнэндээ үүнийг хүсэхгүй байна гэсэн одоо энэ мэдрэмжүүд чинь өөр хоорондоо ингээд давхцаад байх юм бол битгий айл нэг ингээд шууд дарж өөрийгөө ингээд тэ сэтгэл санааны бас ингээд тавгүй байдал битгий оруулаарай. Эхлээд ингээд зайлшгүй гоё хийх ёстой зүйлээ хийгээд нилээн гоё юм өөрийгөө тайвшруулсан зөөлөн ингэж өөртөө харьцсан тэгэж явах юм бол та бүхэн маань илүү их амжилттай амьдрах болно. За тэгээд анхаарах биеэс гэх юм бол цөмөрөнгийн нүд байна. За тэгээд нүдэндээ тийм үү ялангуяа сормоос хэлэх гэж байгаа бол цавуу бити оруулаарай, нүд рүү ээлдэг бохир бити оруулаарай. За нүдэ будаж явахдаа одоо тохирохгүй зүйлээр бити бутаарай. Тэгээд нүддээ одоо ялангуяа харааныхаа ачааллыг цөмөр анхаарах хэрэгтэй. Утас, компьютераа тий удаан ширтдэг бол тодорхой хугацаанд ч гэсэн ингэж дэлгэснээсээ ингэж жоохон ч гэсэн холдоод алсын гой зүйл рүү хараад тийм үү бас гэрлээ бас тохируулаад цөмөрөө ингээд нэг нүдний цэцгэл хийдэг дээ нэг 20 толоод амраадаг тийм ээ. Тэгээд тэр зүйлүүдээ хийгээд нүдэндээ амралт өгч явах юм бол өнөөдөр тохиромжтой байх болно. Яагаад тэгэхээр өнөөдөр цөмөрөнгийн нүдний энерги нэлээд сул байгаа учраас цөмөрөө хамгаалах, арчлах хэрэгтэй байгаа. За тэгээд арчлах хэрэгтэй гингуудаа арчилж явахдаа нөгөө бас буруу юмар бити ингэж бас төрөхөж байгаараа л өөрийнхөө мэддэг чаддаг тосоо хэрэглээрэй манайхаа. За тэгээ та бүхний одоо харж байгаачлан сар маань ингээд ногоон царай дотор дээр нэг материал ордог байгааз. Тэгэхээр одоо энэ юу хэлж яана вэ гэхээр ингэдэг байхгүй юу? Бидний ингээд
мэдрэмжээ тийм үү шууд ингээд ил гаргахаас илүүтэйгээр хийх ёстой зүйл рүүгээ үүрэг хариуцлагаа бодит үр дүн рүүгээ ингээд илүү их анхаараарай гэж хэлж байгаа. За тэгээ яг ингээд анхаарал эхлэнгууд яадаг вэ гэхээр хүмүүс ингээд нэг нэгэндээ гоё зөөлөн сайхан үг тийм үү дотн үг эсвэл ингээд бусдыг ойлгох энерги ингээд багасчдаг. Өөртөө чинь хүн хүүтэн харьцах юм бол битгий тэрэнд ингэж имзэглээрээ манайхаа. За тэгээд өшөө дээрэс нь өөрийнхөө сэтгэлийг, бусдын сэтгэлийг бити үл тоогоорой. Одоо би ингэж мэдэрч байна гэсэн мэдрэмж чинь байгаа бол за тэгвэл би энэ мэдрэмжээ яаж одоо тэ бодит амьдрал дээрээ зөв зохицуулах вэ гэдэг ийм гаргалгаа гаргаж амьдрах юм бол цөмөрөө одоо бас л амжилттай амьдрах боломжтой гэсэн үг. За одоо түрүүний яриадсан нөгөө гурван ордоо нөгөө анхаараа гэдсэн шүү дээ. Яг түүн дээр одоо энерги орж ирж байгаа. За ямар энерги орж ирж байна гэхээр за одоо хоньны ордон дотор байгаа энэ санчир гарагтай сармайн сквер үүсгэж байгаа байхгүй юу? Одоо энэ санчир гараг. Одоо би орд яриаг шүү манай одоо бүх хүмүүст хамаатай энерги байгаа шүү. За энэ санчир гараг маань те одоо энэ сартайгаа сквер үүсгэж байгаа гэж байгаа. Сквер нь одоо энэ зураас энэ дээр харагдаж байгаа. Square moon саад зур ингэ бичсэн. За яаж ийна гэхээр ингэж байгаа байхгүй бидрийг ингэж хариуцлагатай байгаа ч хариуцлага үүрээч өөрийнхөө хил хязгаарыг тавиач хугацаагаа бариач цагийн имэ цагт нь хийгээч гэд бидрийг ингэж бодит нөхцөл байдлыг хараач гэдэг юм сануулгууд орж ирнэ. Энэ сануулгуудыг дагаад ингэж дарамт орчих гэдэг байхгүй юу? Ойлгомжтойгоос тийм учраас цөмөрөнд нь одоо ингэж ярваа нэгэн зүйл айгу олон юм шиг санагдаж магадгүй өөртөө юм уу бусдад өндөр шаардлага тавьж магадгүй тийм байх юм бол тий одоо бүгдийг амжуулах гэж өөрийгөө болон бусдыг бити дарамтлаарай. Тэгээд битих одоо тий бас ингэж шахалтанд ороорой, бусдыг шахаарай гэж зөвлөе. Хүлээж болох зүйлээ гой хүлээгээд тийм уу чухал зүйлүүдэл цөмрөө төрүүлээд хийчихэд амжилттай амьдрах боломжтой байгаа. За ингээд анхааруулаа байжсэн чи дахиад нэг анхаарах нэрг байгаа. За энэ сар маань байгаад харж чинь тийм үү. За тэгсэн чинь яасан гэсэн чинь нөгөө жинлүүрийн ордод байгаа бидний хайрын бурхан, харилцааны бурхан, мөн санхүүний бурхан суургарыг маань яасан бах нь бас сартайгаа сквер үсгчихсэн байгаа. За бидний ингээд дотоод хэрэгцээ болон бусдтай эвтэй байх ингээд энэ хүсэлтэй хоорондоо ингээд зөрчилдөж болдог байхгүй юу. Тэгээ хин нэгний гомдоохгүй төлөө тэ өөрийнхөө хэрэгцээг дарчих вэ. Эсвэл эсрэгээр хин нэгний төлөө өөрийгөө тэ ингээд золиослчих вэ. Эсвэл одоо бүр ингээ мөнгө санхүү дээр одоо буруу зуруу зүйл худалдаж авчих вэ манайхаа тийм хандлага гарах юм бол нэлээд сайн нухацтай одоо хандаарай манайхаа бүх зүйлд ингээ тийм гэж битгий хэлээрээ үнэхээр тийм юм бол энэ чинь ингээ өөрөө чинь хүсэж байгаа зүйл яг муу юм уу эсвэл ингээ тэр хүний сэтгэлд эсвэл өөрийнхөө тий зөвхөн нэг хормын таашаалд зориулж одоо энэ зардлыг гаргах гэдэг нэг гэдэг дээр нэлээд их нэгтэлж жагаад одоо мөнгөн зардлаа гаргаарай манайхаа нэгсэндээ бодит хэрэгцээгээ шалгаарай гэж хэлээд байгаа юм л да. За энэ ингээд айгу чухал анхаарах хэрэгтэй энергиуд байсан. За тэгвэл бас гоё энерги бас байхгүй биш бас байна. За ингээ харж байгаа ажлаа одоо энэ нар маань байна тийм үү? Нар маань ингээ охины ордод байна. За тэгээд охины ордоосоо үхрийн ордод байгаа херонто эерэг энерги холбоос үүсгэсэн байна. Одоо энд харагдаж байна. Одоо энэ улаан зураас дээр ойртуулангууд гараад ирж байгаа. За энэ маань яаж нөхөр цөмөрөн ингэж байгаа байхгүй юу? Одоо эмзэг ингээд байсан тэр тухайн өнгөрсөн ч байсан өнөөдөр болж байгаа ч гэсэн тэр зүйлээс туршлага аваарай. Ухаан суугаарай. Ухаан суугаад амьдраарай гэж хэлж байгаа. За хэрвээ биднэрт ингээд бүр яг өнөөдөр те бидний ингээд алдаа гаргасан зүйл ингээд дахиад автагчих юм бол яагаад дахиад ийм юм болчих вэ гэж ингээд өөрийгөө эсвэл өрөөлийг буруутгахаас өмнө би харин яг ийм үед өмнө нь ямар одоо үйлдэл хийсэн бilé. Тэгэд би юун дээр алдсан бilé. Тийм учраас би өнөөдөр ямар үйлдэл хийхгүй, ямар алдаа гарахгүй би яг зөв сонголт хийж чадах вэ гэж бодоод дараа нь тэр зөв үйлдэлийг хийх хэрэгтэй гэдгийг одоо энэ энерги маань биднэрт хэлж байгаа шүү манайхаа. За цаашлаад байжсэн чинь дахиад нэг энерги байна. Юу байна вэ гэхээр бас эер гоё энерги байгаа. За энд харж байгаачлан одоо энэ бод гариг маань байгаа. За бод гариг маань арслангийн ордоос яаж яана вэ гэхээр одоо энэ хар сартайгаа гоё эерэг энерги холбоостой холбогдож байгаа. Энэ дээшээ хассан байгаа. Ногоон зэрэг дотор байгаа. Юу байна вэ гэхээр одоо ингэж байгаа байхгүй юу? Гоё ингээд бидний ингээд дотроо ингээд удаан хадгалсан бидний бодол ингээд бусад ингээд хэлэхэд айгүй тийм таагүй байсан төвөгтэй байсан тухайн тэр зүйлийг тухайн тэр үгийг хэлэх боломжтой юм энерги гарч ирж байгаа байхгүй дэмжиж байгаа энерги байгаа гэсэн. За тэгээд энэ дээр нэг зүйлийг анхааран цөмөрөө хэлэх ёстой зүйл байлаа. За хэлчихье гэж шууд хэлэхдээ одоо бусдыг бухимдуулах
одоо үг, бусдыг шархлуулах үг одоо тэг бити хэлээрээ одоо үнэн үгийг хэллээгээд тэр үнэн үг чинь хатуу байж болохгүй штэ манайхаа. Аюу гой те тэр тухайн тэр асуудлыг гой тодорхой болгохын тулд зөв үгийг хэрэгэлж одоо ингэж те хооронд харилцаагаа явуулах юм бол цөмөр яах нь вэ? Дотоод хадгалсан, дотоод шархаач бүр ингээ гой сайхан илэрхийлээд тухайн дээр илэрхийлсэн одоо үгнээс чинь та нарын хооронд бидний хооронд ив зохицол ойлголцол үүснэ гэсэн үг байхгүй юу? Айгуу гой том давуу талтай гайз. За тэгээд ийм гоё энерги байгаа. За цаашлаад цөмөрөө өнөөдрийн тоонцорхой дээр ямар тоо гарч байгаа гэхээр 6-гийн тоо гарч байгаа. 2026 оны 8 сарын 24 гээд бүх тоогоо задлаад өөр хооронд нь нэмэхээр 24 гараад ирнэ. 24 хооронд нь хураангуульчаар 6-гийн тоо гарч ирж байгаа. За тэгээд 6-гийн тоо гараад ирэхээр бид яг юу гэж яана вэ гэхээр бидрийг халамжтай байгаарай, хайртай хүмүүстэй. Хариуцлагатай байгаарай, хайртай хүмүүстэй. Гэр бүлийн анхаараарай. Битгий өөр тийшээ хараад те одоо хөнгөн хуймга алхам үйлдэл хийгээрээ зөвхөн ингээд гой сайхныг хараад битгий дивээд явчаарай гэж хэлж байгаа. Эвтэй, найртай байгаарай, гэр бүлээ нэгт тавиарай гэдгийг сануулад байгаа. Өөрийнхөө үн цэнтэй зүйлээ хамгаалаарай гэж сануулж байгаа ийм энерги байгаа шүү манайхаа. За тэгээд бас нэг анхаарах зүйл байна. Юу байна вэ гэхээр одоо бусдад ингээд туслаад тэгээд тусалж байгаа зүйлээ би яг хийх ёстой гэдэг үнцгээс хараад байгаа мүү? Эсвэл яг үнэхээр эн чинь хариуцлага чинь мөн байна уу? Эсвэл өөрийгөө золиослоод байна уу гэдгээ бас анзаараарай гэж хэлж байгаа шүү манайхаа. За тэгээд одоо сүүлд нь цөмөр нэгтгэж харъя гэх юм бол цөмөр яах нь вэ? Одоо бидрийг те бодит байдлыг хараарай гэж өнөөдөр шаардж байна. Өөрийнхөө одоо өмнөх туршлагаас ухаан сууж дараагийнхаа үйлдэл хийлгэрэй гэж сануулж байна. Дотроо хадгалсан байгаа зүйлсийг одоо үнэн зөвгээр хэлээрэй гэдгийг одоо биднэрт ийм боломж байгаа гэдгийг хэлж байгаа. Тийм болохоор цөмөрөө одоо тий одоо ганцхан зүйлийг ч гэсэн цэгцэлж амжуулъя. Өөрийнхөө хэл хязгаарыг тодорхой болгоё. Өөрийнхөө дотор байгаа үнэнийг гой зөөр хэлье. Тэгээ чухал ажлуудаа дуусгая манайхаа. За ингээд үндсэн анхааруулах ёстой энерги мэдээллүүд маань ийм байлаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийн төгсгөл цөмөрөө хамтдаа өгөн заслаа хэлцгээе. За тэгээд сайхан гүнзгий амьсгал аваад гаргая. Тэгээд чин зүрхнээсээ хамтдаа хэлцгээе манайхаа. За эхлэе. Өнгөрсөн туршлага бүр намайг өнөөдрийн илүү ухаалаг сонголтууд руу хөтөлж ирсэнд талархъя. Миний амьдралд үнэхээр үнцэнтэй хүмүүс, боломжууд, зорилгоо таних ухаан минь улам тодорч байгаад талархъя. Би бүхнийг нэг дор шийдэх шаардлагагүй. Өнөөдөр хийсэн ганцхан алхам маань хүртэл маргаашийн замыг минь илүү тодорхой болгоно гэдэгт би итгэж байна. Шинэ 7 хоногт би өөрийн төвөө хадгалж, хэрэгтэй зүйлдээ хүчээ зориулж, надад зориулагдсан бүх зөв боломжуудыг тайван бөгөөд итгэлтэйгээр хүлээн авч байна. Талархъя таньда Тэнгэр эцэг минь. Талархъя таньда их дэлхий жий минь. Талархъя. Хамааран хамаатах бүх шүтээнүүддээ талархъя. За тэгээд араас нь өөрийнхөө өгнөрийг хэлээд өөрийнхөө итгэдэг, залбирдаг шүтээнүүддээ талархаад залбираа манайхаа. За ингээд энэ өдрийн маань турхай мэдээлэл ийм байлаа. Та бүхэндээ бүгдээр нь эрүүл энхийг хүсье, амар амгалан хүсье. Тэгээд энэ хүү турхай мэдээлэлээ бусдаагаа хуваалцаарай, бусдаа гэрэл болж түгээгээрэй манайхаа. За тэгээд сугийн минь дэмжиж хонхоо дараарай. Бүгдээрэнд нь баярлалаа. Астро Солон байлаа. За түр баяртай.